ажилладаг. Ингээд бүгдээ хятад ард улсын өр Монголын өртөө засгийн олон сайхан уран бүтээлчдийн мэдчилгээг тийм хөрөлцөн ирсэн эрхэм сайхан уран бүтээлч мөрийг өр Монголын өртөө засгийн дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Боргогийн ана Баян хууч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Сүгдам Туусан шарын хөгжим санжиж явах шүлэг дурдах хайрыг минь дамжуулаарай.
Одоо тохиолын Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин бүжигчин Бадмарыг ирж байна. Насад багийн шүлэг Сэндрийн аялгау Ёхор Наатан. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин бүжигчин Бадмар. Танд уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. Энэ сайхан тоглолтыг зорин нэрж энэ шиг бидэнтэй хамт төвлөрж байгаа эрхэм үзэгчид та бүхэндээ чин сэтгэлийн хүмүүст талархаж байгаа илэрхийлье. Ингээд өнөөдрийн энэхүү тоглолтыг зорин ирсэн эрхэм зочдыг би бас дурдахыг хүсэж байна. Сэндрэгч маань амьдралынхаа энэ уран бүтээлийн амжилтуудыг тал сайхан нутагтаа дорног нутагтаа уран бүтээлийн төвөрлөж сүүлийн жилүүдэд улсын нийслэл Улаанбаатар хотноо уран бүтээлийн бичиж одоо уран бүтээлчдийг хамтран ажиллаж байгаа. Ингээд эрхэм хүндэт зочдоо би бас та бүхэнд дурдахыг хүсэж байна. Дорног аймгийн боловсрол соёл урлагийн газрын ариуны дараа тэргүүтэй хамт олон хүлцэн ирсэн байгаа дуулахад таатай байна. Дорног аймгийн иргэдийн төлөвлөгчдийн хурлын төлөөлөгч Дорног аймгийн Алтан гадас одон хөгжим драмын театрын захирал Наранхүү даргаас хүрэлцэн ирсэн байгаа таатай байна. Сэндрэгч маань
уран бүтээлчээс гадна олон сайхан уран бүтээлч хүмүүсийг сургасан юм сайхан багш хүн байгаа. Тэгэхээр Дорнод аймгийн 12 дугаар сургуулийн захирал Аюуш бодлоо захиралтай хүн хамт олон хүрцэн ирсэн байгаа. Дуудахад таатай байна. Тэгэхээр бас өнөөдрийн энэ сайхан танхим тэмдрэгчтэй маань хамт ажиллаж байсан олон сайхан хамт олон найз нөхдөд хүрэлцэн ирсэн байгаа. Дотор Баян тал буюу Дорнод аймгийн кино театрын хамт олон бас хүрэлцэн ирсэн байгаа дуулахад таатай байна. Тэмдрэгч маань кино театрын дараагаар бас ажиллаж байсан юм бүгдээ. За мөн боловсрол соёл урлагийн газрын хамт олон хүрэлцэн ирсэн 12 дугаар сургуулийн хамт олон хүрэлцэн ирсэн байгаа. Хамгийн сайхан бас нэг хамт олныг бид урьдчилан хүсэж байна. Энэ маань Улсын багшийн их сургуулийн найр дууны ангийн оюутан цагийн эрхэм нөхдөд хүрэлцэн ирсэн байгаа. Хадуу албаштаа хүрэлцэн ирсэн таа бүхэнд тэмдрэгчийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Одоо таадын өмнө Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин уран цэцгийг урах гэж байна. Уран цэцгийгч маань тэмдрэгчтэй Улсын багшийн их сургуулийн найр дууны ангийн нэг ангийн оюутан уран цэцэг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин хүлээн. Найзлах тоглолтод оролцож байгаа маш их баярлалаа. За ингээд та бүдтэй эрдвийн үг ая амьдрах нэгэн эгшин гэдэг энэ нэг сайхан байгаа. Аятууны цэнгэр хадаг юм яа. Оюутан цагийн эрхэм нөхөд өнөөдөр бие биенийхээ уран бүтээлийн зэнгүүд ийм хүүхдэд хэл үзүүлж алтан тайзнасаа мэдчихсэн гэдэг бол үнэхээр яахын аргагүй юм насны дурсамжаа. Ингээд одоо та бүхнийхээ нэгэн эрхэм сайхан уран бүтээлчийг бас урих гэж байгаа баяртай. Өнөөдөр манай уран бүтээлийн тоглолтод оролцож байгаа бүх хүмүүс өнөөдөр та бүхний багаархал хүндэтгэлийн халуун алгадчлалтаар баярлаж улам их хөглөгдөж байгааг хэлхийг хүсэж байна. Дахин нэг халуун алгадчлалтаар дараагийн уран бүтээлч огтон авъя.
Бэлгэвчгийн дэвлэлд уран долгоо Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан бүжигчин Чимэгмаа. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан бүжигчин Чимэгмаа. Чимэгмаа сэндэрэгчтэй нэгэн цаг үед Дорнотойгийн Алтан газар Хүчин драмын театрын уран бүтээлчдээр хамтдаа ажиллаж хөдөлмөрдөж байсан ийм сайхан уран бүтээлчээ. Ханда уран бүтээлийн өндрийг хамтдаа хүсье. Сайн сайхныг хүсье. Үнээр гахтай байна. Авьяас төрт болтгүй гэж ард хүмүүс маань ярьдаг. Үнэхээр ийм сайхан авьяаслах хүмүүс бидний донд бидний бас өмнөх ахмад үе гэж хөдөлмөрлөж зүтгэж яваад харахаар үнэхээр бахархдаг, баярлдаг, үлгэр дуурайл авдгаа бидний хувьд. Одоо ингээд таахныхөө өмнө эрхэм сайхан холоос дөрөв ирсэн. Зочтой урагдаж байна. Дорнот аймгийн боловсрол шийдвэр ухааны газрын дараа чойж нэмийн ариуна таныг мөн Дорнот аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурдын төлөөлөгч Алтан газарын Дорнот аймгийн Хүчин драмын театрын захирал Хөндөвийн Наранхүү 12 дугаар сургуулийн захирал Мажиг Сэрэнгийн аян шунлоо нарыгаа хөдөлгөөн өрж байна. За бүгдээрээ санаа гаргацгаана. Өнөхөө уран бүтээлийн цэврийн төлөвлөсөн ирсэн эрхэм зочид бол Дорнот нутгийн зан олон та бүхэндээ энэ орон халуун мэндийг хүргэж төшөөлье.
бидний хувьд сэндэр ажил маань бид нар ажаа гэж аваалдаг. За 2002-оос 2007 он хүртэл манай тухайн үед боловсрол соёл урлагийн газар гэж байхад манай соёлын нэгжлэр ажилласан энэ салбарын багштай байна. За бид их шиг ээж шиг олон сайхан дуурайлыг үзүүлж зөөлж байдаг тандаа бас баярлаж бахарч явдаг шүү гэдгийг хамт олонний өмнөөс дахиулъя. За соёлын төвийн ажилтан бол өнөөдөр бас боловсролын салбарт 12 жил ажилласан таны одоо нүүр их хөтөлбөрийн үеж бас боловсролын төвийн ажилтан хэмээх цодоо шагнаж байгаа баяртай байна. Заасаа соноо таахын нарийн үеийг бодлогт 50 жил даван бүтээлийн цэнгүүнээ өнөөдөр маш сайн амжилттай зохион байгуулж байгаа Монгол Улсын соёлын төвийн ажилтан Орос улманы улсын Бурят улсын авьяат эрхэм сэндвэрэгчтэй за Дорнот аймгийн соёл урлагийн салбарын хамт олонний төлөөлж мөн Дорнот аймгийн хөгжим дарааны талбараа уран бүтээлч хамт олонны нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун баярыг хүлээж талархал илэрхийлж эрүүлийн аз жаргал амьдралын хамгийн сайн сайхан хүнийг хүсье. Дорнот театр бол одоо орон нутгийн одоо ууган театр. Энэ театрын тайзан дээрээс олон урлагийн алтартнууд, авьяатнууд, соёлын салбартнууд, зүтгэлтнүүд одоо төрөн гарсан байдаг. Бидний яа гарахгүй том төлөөлөл бол өнөөдрийн одоо уран бүтээлийн зэргийн эзэн сэндэрэгч юм билээ. Дорнот театраас бусад дуучнаар ажлын гараагаа эхэлж уран бүтээлч, багш, соёлын салбарын мэргэжилтэн, кино үйлдвэрийн газрын дарга гэж одоо нийтдээ соёл урлагийн салбарт 35 жилийг одоо оюун сэтгэлээр зүтгэж өөрийнхөө хөдөлмөр бүтээл сэтгэл зүрхийг зориулсан. За мөн одоо орон нутгийн давтагчгүй онцлогтой алтарган баргажин гээд энэ наадмуудыг санаачлан зохион байгуулж за үндэснийхээ дархлаа болсон энэ одоо үндэсний ардын язгуур урлаг, соёл урлаг за тэр дундаа одоо өв соёлыг бас олон нийтэд дэлгэрүүлэх, түгээх, суцчлах за хойч залуу үедээ өвлөн уламжлуулах гэх энэ бүх зүйлд одоо үнэтэй байр үүсэн эрхэм хичээрээ бас одоо бид бүхэн одоо хүндэтгэн бахархаж явдаг бас энэ башинд онцлог дутуу таатай байна. Тэгээд таньда одоо цаашдын уран бүтээлт өндөрөөс өндөр амжилтыг хүсээрээ удахгүй бас соёлын авьяач төлдөг гэдэг энэ эрхэм үнэтэй шагналыг аваасаа гэж одоо чи сэтгэлээс хүсье. Ингээд Дорнотын одоо Сэтэрэн хамгийн газар аймгийн соёл урлагийн газраас бас танд одоо аймгийн соёл урлагийн салбарт өндөр хэмжээний үнэлж одоо батламж өргөжлийг бас хүргэсэн байгаа. Түүнийг бас дамжуулан үзье. За мөн одоо Өчигдрийн театрынхаа уран бүтээлч хамт олонны бас сэтгэлийн одоо бэлгийг бас боломжтой өгье. Тэгээд өнөөдрийн тоглолтод бас одоо манай театрын уран бүтээлч хамт олоноос уг нь хийж оролцох байсан. Яг энэ цаг үед бас манай театр бас энэ жилийн шинэ уран бүтээлийн нээлтийн болдог бас зохион байгуулж байгаа учраас үйлцэж ирч чадаагүй юм шиг танаас бас хүсэл хүсье. Өнөөдөр Дорнотын зам болон сэндэрэгчээ бахархаж байгаа зөвхөн өнөөдрийн танхимд хорон цугласан та биднээс гадна өнөөдрийн тоглолтыг хэрхэн сайхан зохион байгуулж ямар үйл ажиллагаа зохион байгуулж
Сэтгэл догтлон дорнод хатгаас тэмүүлэн суугаа олон сайхан үзэгчд байгаа. Тийм учраас өнөөдөр бид Орон таймгийн засаг даргын хамгийн газар болоод соёл урлаг аялал жуулчин залуучуудын газрын талархлыг зориуд уншиж өгөхийг хүсэж байна. Талархал хөгжмийн зохиолч эрхэм хүндэт Сэндэр танаа Монголын соёл урлагийн салбарт авьяас бидэг хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж үндэсний дархлаа болсон ардын язгуур урлаг зам заншил өв соёлыг түгээн бэлгүүлэх, баяжуулах, сурталчлан таниулах, залуу үед өвлүүлэх, тэднийг сургам хүмүүжүүлэх, шин залуу авьяаснуудыг тодруулах үйлсэд үнэтэй охин нэмэр оруулж аваа. Монгол улсын соёлын бүхний ажилтан Оросын холбооны бурайд улсын соёлын авьяас зүтгэлтэн эстрад дуу хөгжмийн цуурай хамтгийг үүсгэн байгуулагч Ахтагч танд урлагт 50 жил уран бүтээлийн зэвүүнээ зохион байгуулсан талархал илэрхийлье. Урлагийн янжин там бурхан өнөө мөнхөд ивэх бортгой. Дорн таймгийн засаг даргын хамгийн газар соёл урлаг аялал жуулчдын газар гэсэн ийм хөө сайхан талархлыг ордуулсан байна. За одоо Сэндэр ачаатай бид нар боловсролын газар хамт ажиллаж байсан хамт олонныхон чин сэтгэлийн мөнгө багтсан одоо талархлыг хамт олонныхоо өмнөөс гадуулахад таатай байна. Энийг уншихад тань дотор одоо энэ дотор бид нартай хамтарч ажиллаж байсан бүх үйл явдал чинь харагдах байхаа. Тэгээд дараа нь тавтай өөр уншаарай. Ингээд талархлыг гадуулъя. За энэ дээр маш нууц найган дурсан жон жилүүд түүх бүх багтсан болтой байна. За яаж шалгаж байна? За сайн байцгаана уу өрхөн хүндэт үзэгчид та бүхэнд энэ үдшийн хаалга мэндийг хүргэе. Ингээд багшийн маань урлагт 50 жил хүндэтгэлийн цэнгүүд хүрэлцэн ирсэн та бүхэнд одоо үнэхээр их талархаж байгаагаа илэрхийлье. Мөн багштаа ийм сайхан цэнгүүнээ зохион байгуулж өөрийнхөө уран бүтээлийн дээжийг үзэгч олон түмэндээ танилцуулж байгаад баяр хүргье. За тэгээд багш маань манай сургуульд 2007-оос 10 онд ажиллаж манай сургуулиас гоёны хаамтлалд гарсан байгаа. Ингээд энэ үед бол манай сургууль бас хөгжмийн төрөлхсөн сургалттай. Ингээд үндэсний хөгжмийн 5 төрөл дээр одоо мэргэжлийн сургалт зохион байгуулахын зэрэгцээ уртын дууны ангитай байсан. Ингээд эдгээр олон авьяаслаг хүүхдүүдэд багш маань бас өөрийн авьяас мэдлэг оюунаа харангүй хайрлаж одоо олон сайхан уран бүтээлчдийн төрүүлэн гаргахад өөрийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан энэгүй одоо эгэл даруухан мөрнөө энэгүй их ачлан ийм сайхан олон хүмүүсийн нэг нь та хүнлээ. Ингээд бид хүн таныхаа энэ уран бүтээлийн цэнгүүд бас одоо багш нарын хамт нөлөөлөлтөй ингээд одоо зориулсан ирсэн байгаа. Таныхаа одоо багшлахын одоо намтрын сайхан ололт амжилт дурсамжуудыг бид хүн одоо хадгалж бахархаж байдаг шүү. Та минь одоо жаргалан бүхний дээр эрүүлэн хийгээд урт удаан наслаараа удахгүй бас нарахуу даргын хэлсэнчлээ хэлсэнчлэн одоо соёлын авьяас зүтгэлтийн юм алтар үндэтэй одоо шийдлийн эзэн болосоо гэж хэлж байна. За тэгээд хамтдаа сайн сайхан хүсэж хамт олонныхоо сэтгэлийн мэдлэгийг хангуулъя. За мөн энд ирсэн эрхэм зочдоосоо би их хор захирлыгаа хэлцүүлэх хүсэж байна. Дорн таймгийн баян улс сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар олон жил ажилласан энэ туршлагатай Монгол улсын бас зөвлөх олон сайхан захирал багш нарын нэгэ ингээд их хор захирлын бас хэмжлэгээ төвшүүлэх үү. Манайд урлагт 50 уран бүтээлийн цэнгүүнээ хийж байгаа Сэндэр ихтэй тэнгэр төдийдөд төрдөө өмлөгдөд томон олон даан хөндөгдөд төрсөн гэр орон даан хайрлагдад эрүүлэнхийн цагаан буянтай эрдэм номын гэгээн ухаантай ажил амьдралын баялаг төвтэй аль жаргалтай сайн сайхан амьдарч урд насалд удаан зарахын хүртэйтэй өрөөлөг өргөн төсөлгөө. Яагаад хүндэт зүйлд хүрэлцэн ирсэн зарим ирсэн эрхэм сайхан хүнд зочдтой баярлалаа. Та бүхний үйлс сэтгэгч Дорнын боловсрол улсад өргөж тэргүүлж явахыг өрөөе. Энэ жил буюу 2025 оны үед ажиллагаа Дорн таймгийн боловсролын салбар улсдаа тэргүүлсэн сайхан мэдээг бас та бүхэндээ дуулгая. За одоо би та бүхний бас
нэгэн сайхан шижгэлсэн залуу өртөж байна. Энэ залуу бол үндэсний урлагийн их театрын дуучин, Дорн даймын Дашуулар сумын уугуул Баттөмрийн Ариун Бат